сурагч болохын тулд ямар мэдээлэл ур чадвар эзэмсэн байх хэрэгтэй вэ гэсэн сургалтыг бол 5 хоногийн турш сураад өнөөдөр одоо үр дүн буюу шалгалтайгаа байж байна. Өөрийнхөө хувьд бол маш их өндөр сэтгэлдтэй байна. Өөрийгөө бас олж нээлээ гэж хувьдаа бодож байна. За нийт энэ сургалтыг зохион байгуулсан төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт нийт хамт олондоо энэ сургалтыг зохион байгуулсанд баярлан талархснаа илэрхийлье. Тэгээ сургагч багш бэлтгэх энэхүү хөтөлбөрт ирж сууснаа маш их баяртай байна. Одоо манай сургагч багш бэлтгэх энэ хөтөлбөр болохоор маш богино хугацаанд тэгээ маш ийм чанартай чадварлаг багш нараар биднэрт одоо нөгөө хичээл заастад нь биднэрт маш их үр дүнтэй байсан. Тэгээд богино хугацаанд ч гэсэн маш их мэдлэгийг олж авлаа гэж бодож байна. За би төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газар болон нийгмийн харилцааны залуучдын холбооноос хамтран зохион байгуулсан совгшиг сургалтанд амжилттай суралцаад төгслөө. За энэ сургалтанд маань биднийг одоо олон хүний өмнө яаж ярих вэ? Яаж одоо өөрийгөө нээлттэй илэрхийлэх вэ? Өөрийнхөө ярих гэдэг зүйлсийг яаж тодорхой хүмүүст түгээх вэ гэдэг талаараа түлхэх сургалт орлоо. За энэ сургалтанд оролцоод шилдэг сурагч болсондоо маш их баяртай байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон нийгмийн харилцааны залуучдын актемда талархаж байгаагаа илэрхийлье.